Энэ танилцуулга мэдээллийг үзлээ. За энэ бол ажлын төлөвлөгөө биш байна л да мэдээж хэрэг. За ямар сэтгэл төрж ийн гэхээр Монгол улсад өнөөдөр удаатай тэнцэх ямар төлөвлөгөө байхгүй байгаа юм. 19-20 онд нэг шахмал түвшний үйлдвэр бариад тэгэл хайцсан. Монгол улсад ямар ч төлөвлөгөө байхгүй байна. Одоо энэ саяын танилцуулгын жишээлбэл уртаа богино хугацааны ажлууд бүгд холилдсон. Яг энэ төлөвлөгөөг сайн харах юм бол хамгийн олон өгүүлбэртэй их хэсэг нь хяналт шалгалт. Өөрөөр хэлбэл нөгөө удааны мэдрэгч юу төлж байгаа хэсэг, харуул байгуулах гэх иймэрхүү тулгаа тойрсон ажлууд байгаа байхгүй. Бусад чимэг гэмээр ажлууд нөгөө метро урт хугацааны хизээ бэлгэн тодорхойгүй ийм ажлууд байна. Тэгэхээр ямар ч үс эндээс дүгнэлт бол зүгээр яг дараа тэр хяналтын сонсгол хийгээд бүр нарийн тодруулах ёстой. Хаана байгаа ямар алдаа хийснэ Монгол улс нийтээрээ суужгаад дарга зэрэггүй суужгаад ил тод яриад тодорхойлох хэрэгтэй юм байна. За ямар ч тодорхой зүйл бол одоо шууд дүгнэхэд Монгол улсад утааг бууруулах ямар ч төлөвлөгөө байхгүй. За тэгээ яг ажлын хэсгээс л одоо ингэ шийдвэр гаргаж байгаа бодлого гаргаж байгаа хүмүүс байхгүй болохоор асуулт бол үнэндээ утгагүй байна. Гэхдээ нэг хитэн хөнгөн зүйл асууя. Жишээлбэл сэл баян өшөө төвгээл орцсон байна. Эдрийг оруулснараа тэдөө буурна гэсэн байна. Энэ миний эмтгэр олон жил ярьж байгаа төсөл бүтсэн юм байхгүй байгаа. Яг хизээ ашиглалтанд орохыг гэдэг. Хугацаа байхгүй. За хийгээл ярьж байна. Яг хий чин дөнгөж санаа төдий зүйл ярьж байгаа шүү дээ. Тэгээ гэр хороололд, гэрт, байшинд яаж хэрэгжүүлэхийн дэд үсгээр энэ чинь асар их ажилтаа. Тэзүүгийн нийсэргэл хэдэн жил болох байх. BRT-гээл ярьж байна, метрогээл ярьж хизээ тэр нь дуусах юм. Яг тодорхой хугацаа ямар ч ажил дээр нь байхгүй байгаа байхгүй. За тэр нэг хүлэмжээ хийх зарнагдсан байна. Энэ бол зүгээр ингээд зарна гэж бичингүүтээ зарчдаг зүйл биш. Зөндөө олон ажил үе шаттай, бэлтгэл ажил асар их юмтай. За энэ бол яг тодорхой хугацаа байна уу гэдэг. За нэг асуулт. За яг урт хугацааны тэр том метро ч юм уу 10 жилийн дараах гоё төслөөсөө гадна яг өнөөдөр богино хугацаанд яг юу хийх гэж байгаа юм бэ? Тэр хоёрыг ялгаад хэлээд өгч. Би урт хугацааны гоё ажлыг яриаггүй ш. Яг өнөөдөр маргааш ийм ажил хийх гэж байгаа. Ингэсний хүчин дутаа буурна. Эсвэл өнгөрсөн жил ийм ажил хийж исэн гэсэн юм яг юу вэ? Тэрийг тодруулж өгөөч. За орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулагдсан байна. Сайн хэрэг. Гэхдээ одоо одон тяасад яг энэ бүх асуудлыг хариуцна гэсэн үг мөн үү? Эсвэл зүгээр ерөнхийд нь зохицуулагч хийх юм уу? Эсвэл яг хариуцна гэсэн үг юм уу? Энийг жоохон тодруулж өгөөч.